За та бүхэн төргий. За эхлээд цаг авахаас өмнө гормын санал улаан дарга. Энэ урилгаар орсож байгаа хүмүүс сумдын удирдлагуудыг асуулт асуух санал их боломжийг болгож өгөөч. За хоёрдугаарт энэ өмнөх аймгийн засаг дөрмөг сайхан даргатай холбоотойгоор асуудал тавьж байгаа гадаа нэг хүлээгээд энэ үний саналыг сонсоод очив. Монгол Улсын гавь тамирчин нар онтох гэдэг хүн энэ төсөвтэй холбоотойгоор санал хэлгэсэн гэдэг өөд хүлээгээд энэ үний саналыг сонсч очив гэсэн хүсэлтэй. За тэгээ би өөрийнхөө асуудал руу оръё. За ерөнхийдөө эдийн засгийн нөхцөл байдлыг ойлгож байгаа. Ер нь бол Монгол Ардын нам 9 жил Монгол улс бүх шатнд төрийн эрх барьж байна. Гэхдээ одоо тэдний үр дүнгээр эдийн засаг өнөөдөр ямар бүх хүн мэдж байгаа. Цаашдаа ямар байхыг одоо үнэхээр таашгүй нөхцөл Монгол улс ирсэн. Тэгээд одоо үг хэлэхээр бас улс төрчлөө гэдэг одоо тэгэхээр ард түмэн арсан намынхан та нар сэхэр холоогоо сүрэг хүчний ажлаа сайн гэдэг юм шаардлага тавьдаг учраас бид нар одоо өнөөдрөөс ахвал улс төрийн нөхцөл байдлыг бодитоор хэлж авнаа. Энэ дээр бас битээ эмзэг хамдаар гэж хүсэж байна. За хөгжлийн төлөвлөгөө төсөв хоёрыг бид нар хэлцэж байна. Хөгжлийн төлөвлөгөөг бид нар сонслоо. Тэгэхээр ер нь Баянгорын аймаг Монгол улсын хэмжээнд хөгжлөөр ямар төвшөнд явсан бэ? Энэ дээр нэг одоо статистик тоо баримт байна уу? Энийг нэгдүгээр асуулт. За хоёрт нь сая манай энэ төлөөлөгч нар нэлээ ярьлаа л да. Би бас давхцуулахгүй болохгүй. Аймгийн иргэдэд урлын дарга, аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, аймгийн тамгын дарга саналаа өгөөд хэлцэх асуудал саналууд нь оршно гэдэг чинь бус төрөгч мэдээлэл хангадаг юм гэдгийг бол мэдээлэлд ойрхон албан тушаалын давуу байдлаа ашиглан өөрсөндөө давуу байдал үүсгэж байгаа нь бас зөвхөн үйлдэлээ гэж ингэж үзэж шүү. Цааш анхаараарай. Би энэ дээр тайлбар сонсохгүй шүү. Танаас тайлбар хийсэн учраас ийм 5 хүн одоо юу гэдэг төлөөлөгч нар мэдээлэл өгөөд тэр нь хэлцэх одоо юу гэдэг төсөвт суугдсан байна шүү дээ зарим асуудал. Тэгэхээр ийм төлөөлөгчийн тэгш ус байдал гаргаж болохгүй. Тэр үтгээл одоо сөрөг хүчнээ бол та нар бүр итгэлтэй хандах хэрэгтэй. Хуулиар ч энийг зохицуулсан байгаа шүү гэдэг. За тэгээд хөгжлийн төлөвлөгөө төсвийг сонссон. За хүнд байна. Одоо бид нар юм оруулах боломжгүй. Тодтолоор сүмөр юм ярий гэдэг. Ер нь бол энэ хөгжлийн төлөвлөгөө энэ төсвийг татварлагчдын мөнгийг бид нар хойрлох та. Энэ нийгмийн сайн сайхны төлөө эрэл таамаг тэрэнд тулгуурлаж шийдвэрүүд гаргах хэрэгтэй. Бид нар бол яг эрэлтэд тулгуурласан төсвийн хойролтыг хийж чадахгүй ирж байна. Энэний үр дүн өнөөдрийн яг бодит амьдрал төрийн түвшинлөлөг шилжиж байна. Ерөнхийн амьдрал, амжиргаа, орлого ямар байгааг бид нар бүгд мэдж байна. Тэг би Баянгор аймгийн зарим үзүүлэлтүүдийг одоо хэлж өгье. Баянгор аймаг хүний хөгжлийн индексээр улсад 19 байна. Энэ боловсролт хамааралтай. Баянгор аймаг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр улсад 16 тавьж байна. Нэг их хэмжээд оногдож байгаа одоо юу гэдэг хүнийхээ тоогоор улсад 2 тавьж байна. Нэг эмч 439 хүн оногч нэг хэмжид. Тэгэхээр бид нар эмчийн нөөц муу байна гэсэн. Дундаж наслтынхаа хэмжээгээр 17 тавьж байна улсад. За ер нь баялаг бүтээж орлого бүрдүүлдэг одоо аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн одоо тоогоор улсад 15 тавьж байна. Тэгэхээр бид нар энэ нийгмийн одоо гол салбар, эдийн засгийн салбаруудын үзүүлэлт бол ийм харагдаж байна. Манай дотоодын нийт бүтээгдэхүүний одоо бүтэц бол үйлдвэрлэл, үйлчилгээ 10%, хөдөө аж ахуйн салбар 43.8%, үйлчлэгээний салбар 45.8%, уул уурхай 0.4% бүрдүүлж байна. Тэгэхээр бид нар бас энэ дээр яаж үйлдэл хийж байгаа гэдэг бас энэ одоо хөгжлийн төлөвлөгөө оруулж ирж байгаа хүмүүс бас тодорхой хариулт өгөөсэй гэж хүсэж байна. Бид нар бол эрэлтээс илүү шаардлага төвтэй. За зардал давмгайлсан төсөв баталж явсаар өнөөдөр хүрсэн. Энэний үр дүн бид өөрсдөө мэдж байгаа. Ажлын байр өнгөрсөн хугацаанд нэмэгдсэн үү? Ажлын байр нэмэгдүүлэх үйлдвэрлэл үйлчлэгээний зорилттой хөрөнгө оруулалтууд хийгдсэн боловч
Тэр үйлдвэр үйлчлэгээнийхэн үр өгөөжийг одоо хүртэг явж. Жишээлбэл энгийн сүүний үйлдвэр. Өвлийн хөлөмж, махны зоо энэ нээлээд бараг 10 тэрбум төгрөг. Одоо дахиад сая ярьж байна л да Баян өндөр Баян цагаан шинжис 3 газар махны үйлдвэр барья. Ямар ч одоо бодлогын уялдаа байхгүй тийм. Тэгэхээр ярихаараа говийн энэ юунуудад уурхайнуудад махны нийлүүлэг. Говийн тэр уурхайж юу ямар ч уурхай тэмээн мах ямаа мах авдаг байхгүй юу? Бүгд мэдж байгаа. Ингээ эдийн засгийг эргээд өөрөөгөөж байхгүй эдийн засганд хилдэггүй аймаг орон нутаг одоо эдийн засгийн дангаараа бие дааж татаасаас салах бодлого барьж ажилтгүй өдөө үрж ирлээ. За одоогийн энэ хөгжлийн төлөвлөгөөг харахад бол үнэхээр гайхаж байна. Та нар үнссэн байх юм сумдууд. Үндсэн зорилт хэрэгжүүлэх үйл ажиллагаа хоёр төсөөр юм тавьдсан тийм. Одоо ингээ ярилцмаар байна. Тэгээ хөгжлийн төлөв өчтөд танилцуулга залуугийн буруу биш байх л та. Тэр бол ганцаараа яасан юм шиг байгаа ярьж байгаа. За би бол ингэж одоод энийг оруулсан. За би бол тэрийг тэгж одоод оруулсан. Тэр хүн ганцаараа яасан юм шиг. Магадгүй тэр хийгээд гисэн байх л. Ийм байдалтай төлөвлөгөө орж ирж байна. За төсөвтөр аудит санал өгсөн байна. Олон саналууд өгсөн байна. Тэгэхээр бид нар бол одоо аудитын саналуудыг хэр хүлээж авсан бай гэсэн дараачийн асуултыг би бас асууя гэж бодож байна. Мөн хөгжлийн одоо бодлогын бичиг баримтууд хэр үйлдсэн бэ? Хөгжлийн төлөвлөгөө төсөв 2 хэр үйлдсэн бэ? Баянгур аймгийг дунд хугацаанд хөгжүүлэх 2030 он хүртэл хөгжлийн төлөвлөгөө 2024-өөс 28 оны засгийн газар үйл ажиллагааны мөрөнгө хөтөлбөр зэрэг одоо хөгжлийн бодлоготой хэр үйлдсэн бэ? Энэ дээр одоо ингээ харахаар уялдаа бол нэлээд бага харагдаад байна. Бид нар цаашдаа бол нэмэн өртөг шингэсэн эдийн засгаар бие даах боломжийг бүрдүүлсэн ийм төсвийг хилцэж явахгүй нэг хэдэн төлөөлөгч тойргоо усалдаг давуу байдал олгож одоо та нарын төсвийг хараараа нэг үйл хэлнэ. Хэдхэн сумын нэр жил болгоо явж байгаа. Тэгээ тэр сум нь хөгжсөнгүй би мэдэхгүй. Яг аймгийн нэгдсэн бодлого ард түмний амьдрал ажлын байр нэмэгдүүлэх ийм асуудал. Одоо хамгийн чухал асуудал, утааны асуудал. Баянгур. Энэ газар зохион байгуулалттай холбоотой асуудал. Нийтийн сонсголт зохион байгуулахаар болсон аймгийн урал дэмжсэн аймгийн урлын дарга захирамжаар хойшлуулсан шалтгаан төсөв байхгүй гэж. Уралдаан тэмцээн баяр наадмыг санхүүжиж болоод байдаг. Аймгийн нэн тэргүүний чухал асуудал хойш нь тавиад байна. Энэ төсвүүдээр одоо бас харагдахгүй. 26 он дээр утааны сонсголт зохион байгуулалт. Иргэдийн 107 газраа авах сонсголт зохион байгуулах төсөв хаанаас суулсан бэ? Энэ дээр бас хариулт авъя гэж. За дээрэс нь олон нийтийн цагдаа гэж сумдуудад энэ аймгийн иргэдэд хурлын хил дээрээс үйлчлүүлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төсөвтөр сууж явж байгаа. Энэ нөхдүүд цалин өсөн хангамж хүрэлцээгүй, хувц сонор нь хүрэлцээгүй. За мэдгүй миний сонсноо 6-700 мянган төгрөг авдیں۔ Хөдөлгөөн өсөлт доод хэмжээс доош орцсон. Энийг одоо зохицуулж байгаа юм байна уу гэж. За би сая дундуур нь гарцаа өсөөчөөс манайхаа асуусан байж магадгүй дахиад нэг асуулт байна. Яг 8 сарын 26-ны иргэдийн 8 дугаар хуралдаан дээр бүр тодруулж асуусан. За ингээд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас төрийн байгууллагуудын орон тоо 9% цомогдож байгаа асуудал ярьсан. За тэтгэр өндөр наснд гарсан хүмүүсийн ажлын байр сул байгаа хүмүүсийн бүгдийг зарцаа гэдэг асуулт. Энийг өргөжлүүлэх юм байна. Тэгээ миний асуусан юм аймгийн засаг дарганд хамаан газар хэдэн орон тоотой байгаа бэ? Аймгийн хурал хэдэн орон тоотой вэ гэж маа бүрээс асууж байгаад надад энэ өмнөх хурлын тоо байна л да 73.18 гэсэн тоо. Татварлагчдын мөнгийг эсвэл сумдуудаа доочлогын байгууллагуудыг шахдаг мөртлөө аймгийн засаг дарга нь 2 зөвлөгтэй. Тийм оронтой бус батлагдаагүй. Тэгээ явж байгаа. Аймгийн хурлын төлөөлөгч нь хууль төрчөөр төрийн захиргааны албан тушаал уусч гашчаад энэ өмнөөс хараад ингэ суугаад байдаг ичихгүй. Хуулийн дээр
Хурлын төлөөлөгч төрийн захиргааны албан тушаал харьсан бол шууд төлөөлөгчөөс өөрийнх нь дуусгар болж байгаа. Дуусгар олсон хүмүүс шийдвэр гаргаа яваад. Тэгээ хэлэхээр бас төржлөх. Хууль нь гарах чинь хууль нь гарахаар л орол. За өөрсдөө буруу шиг дотоочоод ингээд суугаад байдаг асуудал одоо цааш яах юм бэ? Санал дээр хэлээ асуулт. Би асуултаа холбогдуулж ирсэн. Өөртөө асуулт гэтэрлээ. За өөрсдөө асуудлуудаар англиээр ярьж. Тэгээ би энэ орон тоонууд яг хэд вэ гэдэг тоог асуух гэдэг байна л. Аймгийн тоон газар өөрөө мандат хэвчтэй шүү. За асуултан дээр үлээ. Манай очроо түрүүнээс хойш өглөөнөөс хойш юм ярихаараа л хөөрхөн бас л улс төрчлөлттэй яриад байх юм. За хөгжлөөрөө хэдэд явж байна вэ? Саяны тоонуудыг бүгдийг бас мэдчихэж байгаа. Өргөжлүүлэхин төлөө ажиллана. Хэлээ. За тэр сонсголыг хойшлуулсан үнэ. Сонсголын төсөв энэ дээр суугаагүй. Гэхдээ нөөцөө шийдвэрлэж яваа сонсголыг яг бодиттой бүх мэдээллийг өгч хийнэ. Энийг одоо тариухан хийнэ гэж бодож байгаа. За зөвхөн бол миний сонссноор аймаг иргэдийн хурл бол 11 12 орнууд 18-аас 6 хүн 6-7 хүн одоо чөлөөлөгдсөн байж байгаа. Яг тэр дээрээс тогтоосон тоондоо байгаа. За хурл 5 газрын гişиг баатар хариулах байна. За төлөлтүүд хангалт муу байна гэж байна. За дундх цааны хөтөлбөр байна уу? Дундх цааны хөтөлбөр уйлдэж байгаа юу гэж. За мэдээж аймаг сэдвийн үрийн хөтөлбөр за 2024-аас 30 оны чиглэлд хуватлаа. За улсыг сая өсөлтөөр батлагдлаа. За энэний дагуу бид нэгээ төрүүлээд явж байна. Энийг бүх үйлдэл авах гэж байна. За манай дундх цааны хөтөлбөр 2016 онд ширмэн даргыг батлагдчихсан юм билээ. Энэ 2020 онд дуусчих. Одоо энийг бид нар дүгнэж байна. За энийг дүгнсний дараа эх жил бид нэр 2024-аас 2040 он хүртэл дунд цацаар хөтлөж батлана. Энийг боловсруулах ажлыг аймаг төсөвдөө суулгах гэж төлөвлөж байгаа. Бичсэн үйлчлэгчдийн хүрээлэн дээр санал тавьсны хүрээнд Харангаа Өрөнгө Баянгар аймгийн дунд хугацааны хөтөлбөрийг бичсэн үйлчлэгчдийн хүрээлэн боловсруулж хамтарч боловсруулж өгөхөөр шийдвэрлсэн байгаа. За энэ төлөлтийн дагуу бол нэлээд ажлууд хийгдээд явна. За дээрээс нь энэ юу ярьж байгаа шиг түрүү мэдээллийн давуу байдлаа ашиглалаа гэж байна. Түрүүний тэр манай бүлгийн ажилтан байхдаа бүлгийн группээр тэр Google Form нийцээд явсан. За энд орж санал өгсөн хүмүүс байж байна. Энд дээр нэг мэдээллийн давуу байдал байсан байхгүй. За танаа бүлгийн ажилтан байхдаа энэ одоо Google Form-ыг харуулаагүй байна гэж бид үгэнж байна. Сая ажлын албаас өгч байгаа тэмдэл дээр. Тийм учраас энэ асуудлыг та нар дотооддоо сайн яраарай гэж хүсье. Би сэнийг бас нэг юм яач байгаад байгаа юм. Би бас ингэж хөөгөөд үзчихсэн чи юм биш үү? 9 сарын 30-ны өдрийн 1 цаг 40 минут 4 өдөр байсан бэ. Тэр өдөр бүлгийн ажилтан өдрийн мэнд хүргье. Дээр форумд орж саналаа хэлнэ үгээд төлөөлөгчийн хувьд 3 санал өгсөн байна. Тэрнээс ямар нэгэн байдлаар дээр ажил мэргэжил гэдэг юм уу, ойр мэдээлэл байгаа гэдэг асуудлаар хандаагүй шүү гэдгийг аль биесээр хэлье. Аймгийн иргэдийн хурлын нарийн бичгийн дараа аймгийн иргэдийн хурлын ажлын алба энэ дээр ажиллаа хийж яг энийг бодитоор гаргаж ирж үзүүлмээр байна. Нэр хүнд талдаад шүү. За би хоёр асуултанд хариулъя. За аймгийн судалгааны 5 газрын орон тооны хувьд за 100 байж хагаад 80 болцсон байна. За сангийн яамнаас хянсан орон тооны хязгаараас юугаараа илүү байна гэхээр зэрэг манайх архивын тусдаа байртай манай судалгааны 5 газар. За тэр байртай холбоотой 4 харуул 2 үйлчлэгч. За бусад үйлчлэгээний хүмүүс за архивын ажилтнууд гэрээдүүдэд холбоотой манай Баянгар аймаг орон тооны хязгаараас бол илүү байна. Яг патрон задлаад үзэх юм бол засгийн газрын тогтоолоор батлагдсан 41 орон тоондоо барьж төрийн захиргааны албаагч 41-дээ бариад одоо бол яг 40 албаагч ажил үүргээ гүйцэтгээд төрийн захиргааны албаагчтай үед ингэж явж байгаа. За ер нь бол
бүх байгууллагуудыг бол энэ төсвийн 9-ийн цом бүтгэлийг бариулах гэж бид нар бол үзэж байгаа. Манай бодлого харилцааны хэлц 6 болсон байж байгаа. 9-өөс орон нутгийн өмч мөн 6-7 болсон байж байгаа. Санхүүгийн алт бас 11-ээс 7 болсон. Байгууллагчны алба одоо яг 41-гээ бариад ингээл бүгд бол бариад явж байгаа гэж хэлье. За аудитын дүгнэлт 2026 оны төсвийн төсөл өгсөн аудитын. За мэдээж төсвийн төслийг боловсруулах явцдаа аудиттай зөвлөд ингээд явсан. За төсвийн урсгал зардал дээр нэг заалт биднэрт өгсөн байж байгаа зөвлөмж. За энэ болохоор зэрэг сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдсөн улс төрийн албан тушаалтнуудад олохдоо засаг даргын орлогчид тэтгэмж олохоор та бүхэн төлөвлөсөн байна. Энэ болохгүй гэсэн гэж хэлсэн байж байгаа. За яг хуулиндаа болохоор зэрэг шатны засаг дарга гэдэг өгүүлбэр байдаг. Нэгжийн хуулийн 78-ийн 1 дээр энэ учраас бид засаг даргын орлогчийг бол орно гэж бодоод сумдынхаа засаг даргын орлогчныг 6 сарын тэтгэмж 179 сая төгрөг хасаагүй. За төсвийн орлого дээр 4 төрлийн орлогыг нэмэгдүүлэх саналыг аудит өгсөн. За бусад өгсөн нэмэгдүүлэх саналыг бол үндсэндээ бол төсөв тусгасан. За 3 орлого дээр тайлбарлал хийлээ. За нэгт нь бол газрын давтлага худлаа газрын албан маань 40 сая төгрөг төлөвлөё гэдэг санал орж ирсэн байж байгаа. За аудит маань 140 орлого гэж орж ирсэн байж байгаа. Тэгэхээр газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө маань тухайн оныхон засаг газраар батлагддаг болсон байж байгаа. За газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө маань жил болгон засгийн газраар батлагддаг болсон. За энэ төлөвлөгөө батлагдаж ирэхдээ ихэнхдээ 5 сар 6 сард ирж байгаа. За бидэд бол сум болгон дээр ингээд энэ газрыг дуудъя гэдэг төлөв хийчдэг байж байгаа. Германд ихэнхдээ батлагдаж ирдэг. Бас юутай уйлдэж ийм гэхээр сум болгоны ерөнхий төлөвлөгөө хилдэж байгаад манай сумын удирдлагууд төлөөлөгч нараа маань мэдж байгаа. Одоо сүүлийн 7 сум. Тэгэхээр засгийн газрын тэр газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлагдахтаа тухайн сумын ерөнхий төлөвлөгөө хийлгээгүй бол бас энэ дуудлага худлаа нь бол хацагдаад явж байгаа. Тийм учраас энийг эх оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө засгийн газраар батлагдаад ирсний дараа энэ орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэж бодож байна. Энэ оны үед бол нэлээд хэдэн суман дээр газрын дуудлага худлаа тавиад сумуудын маань орлого ороогүй байгаа гэдгийг хэлжээ. Дараагийн асуудал нь болохоор төрийн өмчийн худалдан борлуулсны орлогыг бас нэмэгдүүлэх санал аудитаас ирсэн байж байгаа. За уурын цогтой холбоотой 203-ыг төлөвлөсөн байж байгаа. За нэг явган оны замын үйлдвэрийг хөгжсөнтэй холбоотойгоор орлого нэмэгдүүлэх санал ирсэн. За 24-25 онд үндсэндээ тэр явган замын үйлдвэрээс эко хавтан явган зам аймаг бол аваад ингээд одоо тэр газартай бараг тооцоод дууссан учраас нэмэгдүүлэх боломжгүй. За мөн төрийн өмчийг худалдаж борлуулах бусад энэ нөгөө төрийн хөрөнгө оруулалтын шинжтэй хийгдсэн өнгөний сөний үйлдвэр за зөөр эднэр маань хөгжлөгдсөн үед нь тухайн үед нь бол худалдан борлуулад энэ мөнгө нь бол төсөвт орно. Тэр үед нь бол тодтол их бүрэн боломжтой. За гуравт нь бол нуур орлогыг бас нэмэгдүүлэх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх санал орж ирсэн байж байгаа. За та бүхэн бас мэдж байгаа нуур орлого яагаад авч ийнэ гэхээр зэрэг зөвхөн шонхрын орлогоос орж байгаа орлогоор бол авч байгаа. Энэ маань бол хууль бус орлого байгаа. Бид нар бол байгууллагчны албанаас ирж байгаа ангийн төлөвлөгөөн дээр үндэслээд ангийнхаа орлогыг төлөвлөд явж байгаа. Тийм учраас шонхрын орлого их хэмжээгээр орж байгаа юм бол төсөвдөр бол бид нар энэ зүгээс төлөвлөж боломжгүй. За ер нь бол сумуудын маань ганц өөрсдийнхөө нөөцийг бүрдүүлж байгаа илүү хөрөнгө оруулалт хийж чадж байгаа орлого маань ангийн орлого байгаа. Ингэж төлөвлөсөн байна. За өөр асуултанд дотор зүйл байна уу? За ажлын албан дээр би яаж аймаг иргэдийн урал 18 оронтойтой байж байгаа төсвийн тодглоор 11 болгосон. Өөрөөр хэлбэл 9% битгэл бараг 50% нь хусаа хийсэн. Урлын дарга маань одоо туслахгүй жолоочгүй тэгээд өөрөө машинаар явж байгаа юм л өсөлт байдалтай гоё ширэгтэй урал. Энийг тодруулаад хэлчихье. Тэгээд чөлөөлөгч тодруулах асуулт. Бас тэр бас Дутуу санал гэсэн дээ. За. тэр Google формоор санал авсан. Төлөөлөгч нарт эжилдэгч одоо санал авсан гэдээ шүүмжил яваа тийм. Тэгээ бид нар хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлцээс нөгөө хуулийн хугацаанд санал авна гэдэг зарчмаараа манай дээр холбоос ирүүлсэн. Хөгжлийн төлөвлөгөөнд оруулах саналаа ирүүлээ гэдэг холбоос ирээд манайх хоёр бүлгийн ажилтнаа манай хууль эрх зүйн шинжилгээ хүлээний хэлцээний дараагаас үр бүгдээ хоёр бүлгийн ажилтнанд өгсөн байна. Тэгтэл сая манай хүмүүс холбогдоод асуухад танай одоо юу гэдэг ардын намын бүлгийн ажилтан болохоор зэрэг өрөв дээрээ тавиад ардчилсан намын бүлгийн ажилтан оруулаагүй гэдээ баяр манай ажилтан бол тэгж сая хариулсан байна. Тэгэхээр тэр холбоосыг танай бүрэлдэхүүн тавих учраас магадгүй та хэд маань мэдээ үлдсэн байна гэж харж байна. Тэрнээс энэний нэгтгэл нь болохоор хөгжлийн бодлого хэлцээр хийгдсэн байхгүй. Тэгээ бид нар бол төлөөлөгч нөлөөд дамжуулаад санал нь хөгжлийн бодлогод нэгтгэгдээд өнөөдөр та бүхэн танилцуулагдаад ингээд ажиллаж байгаа шүү гэдгийг бас энэ дээр давхар хэлээ. За энэ дээр
тухайлан аргаар л хандуулж ижил очрлоо гэж. Мэдээлэлээс хоцордог, судалгаанаас хоцордог ийм асуудлууд дээр ахиж гарахгүй ажлаа нэмэлтээр ажиллах гэдгийг давхар хэлчих. Өөр асуултанд хариулаагүй асуулт байна уу? Олон нийтийн цагт хариулаагүй хариуллаа. За, Жимэнэ. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Аймаг санхүү төрөсөнгийн хэлтсийн төсвийн мэрэгчлэн Жимэнд ирж байна. За, гэмтгээс өртөн сэргийл арга хэмжээний зардлыг тухайн хүү тургуулийн орлогын 40%-аар тодорхойлдог байгаа. Үүнээсээ олон нийтийн цагтаа цалинж ирж байгаа. Эх онд болохоор 502 сая төгрөг төлсөн байна. Хүчин олон нийтийн цагтаа. Тэгээд хөдөлмөрийн өсний доод хэмжээгээр салцсан юм байна. 792 одоо энэ дээр суудсан төсөв дээр. За одоо юу яана? Одоо манай аймгийн төлөөлөгч нар хийж байгаа ажлыг бид нар яриад бас төрж жаанд гэж ах шиг байна. Ер нь төлөөлөгч хүн гүйцэтгэх засаглалын ажлыг хийчээ өөрийнхөө асуудлыг өөрөө танилцуулаад өөрөө тэрэндээ одоо үр дүнгийн шийдвэр гаргаж явах зохимжгүй учраас хууль ингэж хэвчээсэн баг. Улсын говь төл шимдгөө хүртэл анх давхар дээлийн асуудлыг ингэж л ярьжсэн. Энэ бол ёс зүйн хувьд байж боломгүй асуудал гэж л бид нар ярьж байгаа. Хууль нь баа. Хуулиар болохгүй зүйлийг болгочоод энгийн иргэдийг хууль биелүүл гэдэг шаардлага тавих ёс зүй байна л гэдэг асуудал. Тэрнээс хууны нэр хүндэд талдаад байгаа бол биш шүү. Би нэрээр ярьсан бол яриаггүй би албан тушаалаар л ярьж байгаа шүү. Албан тушаалаар ярьж байгаа болохоос. За дээрэс нь тэр юун дээр сайн нэг асуулт дутуулчих боллоо. Орон тоон дээр дарга сэдвэрэн зөвлөх гэж байна. Бүр 2-2-оор байж болж байгаа юм. Бусад аймагт ийм жишг байна. Би сая хэлсэн гутар маань ус төржөөд өгнө гэж байгаа шүү. Бид нар угаасаа ус төрж гэсэн ард түмэн та нар сөрөг хүчнээ хийж чадахгүй байна гэж хэлж байгаа. Ардын намынхан ч хэлж байгаа. Та нар сөрөг хүчнээ хийж чадахгүй байна гэж. Тийм учраас бид нар үнэн эмийг л ярьж байгаа шүү. Эндээ бити эмзэглэр. Би статистикийн тоо баримтууд ярьсан. Аудитын дүгнэлт ярьсан. Бодлого ярьсан. Энийг бас зөв хүлээж авч цаашлага ажил тэрэг болгосоо гэж хэлж байгаа. Тэгэхээр тэн дээр бас хариулт авчаа. За, Зөвлөлтөөр би ойлгохдоо ингэж ойлгож байгаа. Зөвлөлтөө байна ч гэж байхгүй, байхгүй байна ч гэж байхгүй. Тийм учраас энийг аймаг хурал өөрөө шийдээд явах хэрэгтэй. Хурал өөрөө асуудал шийдээд батлаад явчих бол болохгүй гэх газаргүй юм байна гэж ойлгож байгаа. За. зөвлөлтөр бол үдсээр орон тоондоо багтаад явхад бол би болно гэж ойлгож. Яг тэгвэл улсын албан тушаалтан зөвлөлттэй байна, туслахтай байна, хэмнэлийн ажилтнтай байна гэдэг нь засгийн газрын тогтоолоор батлагдсан ийм зүйл байдаг. Тэгэхээр зөв одоо энэ нөгөө төсвийн хэмнэлттэй холбоотой л ийм асуудал гарч ирээд байх гэж ойлгож байна. Тэгэхээр би энийг орон тооныхоо дээд хязгаар дотроо багтаж байгаа тохиолдолд болно гэж ойлгож байна. Байгаль нэмэлт өгөөрэй. Өөр хин гişг бадар байна байгаль хин нэмэлт өгөөрэй. Нэг тодорхой юм яриад байгаа шүү дээ. Аймаг өөрөө магадлал зүйлээр гэж байгаа шүү дээ. Сумдууд ч юм бол хүнд байгаа. Өнөөдөр цалингаа тавьж чадахгүй хэмжээнд байгаа. Тэгэл уралдаа тэмцээнд ор гэл хүчээр зардал янз бүрийн цуглуулаад явж байгаа. Хангаан сан шинэ жил үрт авахгүй л явж байгаа шүү дээ. Тэгэхээр би асууад шүү дээ. Аймгийн засаг даргын тамгын газрын засгийн газраас одоо батлсан орон тоонд хэд юм бэ? Тэрнийх нь 9% нь хасаад одоо хэд юм бэ? Тэр юуг бол би оруулахгүй хэлээд өгсөн гэж бодож байна архивыг. За бид нар залуур төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зөв зарцуулахыг Арслан намын бол хүлээмжшүүлэхгүй л гэж байгаа. За зөвлөгөө асуудал дээр хариулъя. За Түр албаны тухай хуулийн дээр улс төрийн албан тушаалтан зөвлөгтэй, хуулийн төлөөлөгчтэй тусалтай байж болно гэдэг Түр албаны тухай өөрчлөлтөд төгссөн. За мөн засгийн газрын тогтоолоор цалин хүс баталсан засгийн газрын тогтоолоор зөвлөгийн цалин баталсан. Түр албаачтай нэг ялгаагүй баталсан байж байгаа. За 3-р хэмнэлийн тухай хуулийн дээр иргэдийн төлөөлөгч хурлын дарга зөвлөгтэй байж болохгүй гэд нэр заагаад тухайлан оруулсан байдаг. А яг засаг дарга гэдэг өгүүлбэр бол байдаггүй. За уг нь бол зөвлөх бол яг ийм 3 хуулиар байж болох юм билээ. Хоригдсан заалт бол яг байхгүй байна. Хоригдсан заалт бол байхгүй.
За засаг даргын тамгын газрын орон тоон дээр бол хэд байгаа вэ нийтдээ байгуулсан? 73 байна уу 72? 72 орон тоон. Тэгээ 72 орон тоон. Хэлэх юм. За. За. Зөв тогтоолоор 72. За. За 72 орон тоон болохоор төрийн захааны албан тушаалтанд 41 байх хэрэгтэй байна. За төрийн тусгай 4 байна. Тэрүүн үйлчлэгээний 22 байна. Улс төрийн албан тушаалтанд 2 байна. Тэрүүн үйлчлэгээний мэргэжлийн 3 гэж гэсэн байна. За. Одоо сая хэсэгчлээ өргөжлүүлээд сая нэг 4 саналыг энэ удаагийн төсөвтөр шийдчихээ л гэдэг асуудал байна. Тэгээд төсвийн их усэр бол сая хэллээ шүү дээ. Анги аудитаас дүгнэлтээр гарч ирсэн. Газрын доод худалдаа, орон нутгийн өмчт бүртгэлтэй хөрөнгө оруулалтын орлого, нөөц шигшний төлбөр 1.7 тэрбум төгрөгийг нэгдүүлэх боломж байна гэж. За эндээс нэг яг энэ орлогоос боломжит хуваар нь тооцоод 1 тэрбум төгрөг. За зардал бууруулах санал дээрээс нэг 400 сая төгрөг. За эсвэл энэ одоо аудитын дүгнэлтэн дээр байгаа 11 сарын байдлаар Эрдэнэ Монгол компани одоо компани 324 унц алт билүү. Шаасан мэдээлэл Монгол банкны мэдээлэл дээр байна л да. Тэр чинь 11 сарын байдлаар он дуустал хавцаа баад. Тэгэхээр бид нэг гэрээ бол хэрэгжиж эхэлсэн. Тэр нэг 320 унц чи 10 кг юм уу тий. Тэр нэг 20 кг гарантайгаар төсөөлөхөд гэрээний дагуу тэндээс нэг хүү аав гэхэр чинь хэд юм эсвэл 1 тэрбум орчин буюу чинь 25 хэлээр бодоод. Сорс марсан мэдж байгаа юу? Сорцыг 600 зам шиг тий. Бид нар бол энэ Эрдэнэ Монгол гэж компанитай гэрээ байгуулсан. За төсөөлөл өндөр тавьсан 24 5 он дээр энэс шалтгаалж нэгэн төсөөл асарж байгаа гэж ойлгож байгаа. Гэхдээ байгалаар дараа бус толгодох хүмүүс бол уулзсан юм байлээ. Бид нар анханаас нь эднийг бас нэг их гэрээгийн биелтийг хангуулж явахгүй бол сүүлдээ дийлэхгүй болох юм шүү гэсэн ийм бас ойлголт өчтөр бол авсан шүү. Тэгэхээр манай удирдлагууд анхаараарай. Тэгэхээр яг энэ Эрдэнэ Монголдоос бол энэ оны дутуу орлогууд буюу асарж байгаа орлогыг буцаад 26 он дээр ямар ч гэсэн эхний байдлаар нэмэгдүүлээ явах ийм боломж байна гэж харж байгаа. Тэгэхээр манай төлөөлөгч нар яасан гэхээр эхний ээлжинд 2 ойтой сумаа цөмөрөө ямарсан ойлгох байхаа дэмжүүлье. Нэг ажлын. За дээрэс нь Баян цагаан сум маань өнгөрсөн жил юу гэж тавигдав. Ер нь 100 сая гэж өгнө ярьж байгаа. Зураг төсрүүг оруулах гэсэн ажил нь бол байх болсон. За галуу сум дээр нөгөө юуны барилга спорт залны барилга яригдчихад ингээ хасагдсан. Тэгэхээр энэ хоёр юмыг оруулаад явъя л гэдэг. Энд нэг тэрбум 430 сая төгрөгийн асуудал. Бусдын нь бол үнэхээр одоо тодтол хийгдэн гэж байгаа бол бид нар бол хүлээе тэр хүртэл хойшлуулъя гэдэг. Энэ дээр шууд санал ороод өгчвөл сайн байна. За дараагийн төлөөлөгч